За яг томилогдох бол нэг хэрэг. Тэгээд томилогдохдоо бас нөгөө гендерийн эрх тэгш байдлыг бариад явдаг болсон. Энэ сайн боловч очоод энэ боломжийг харин зөв ашиглаарай л гэдэг зүйлийг би хэлмээр байна. Би тэгээд гол асуудал маань ерөөсөө энэ төрийн албаны хуулийн бас шинжилгээг явуулъя гэхээр нэр томьёоноос эхлэж байгаа хүнд байгаамаа. Төрийн албаны ангилыг зөв болгоё гэхээр энэ төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг зөв хийхгүй болохоор бас болохоо очиж байгаа. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг маш чанартай зөв гаргаад төрийн байгууллагт нь ерөн ямар байгууллагууд нь ангилын хувьд орохоо зөв тодорхойлчвал тэнд ажиллаж байгаа хүмүүсүүд бол төрийн албаагч гэдэг зүйлийг бид нэр зөв тодорхойлно. Тэндээ зөв ангилал тогтоох болцоо бүрдэх гэдэг. Тэгээ би ерөнхийдөө бас төрийн алба гэж нэрлэхээсээ илүүтэйгээр нийтийн алба гэж нэрлээсэй гэж одоо хүсдэг. Тэгээ ерөн зүгээр энэ төрийн чигүүргийг одоо бас мэргэжлийн холбоос шилжүүлнэ. За хуультай зарим нийтийн эрх зүйлс шилжүүлнэ гэдэг бол эн чинь өөрөө бүхэлдээ олон нийтийн өмнө буюу одоо зүтгэж байгаа хүмүүс байхгүй. Үүн дотроос яам агентлаг дээр ажиллаж байгаа хүмүүс бол төрийн жинхэнэ албаагчтай байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг ярихын тулд нийтийн албаны тухай хууль, төрийн жинхэнэ албаны тухай хууль, за магадгүй одоо та бүхний эрх зүйн байдалтай холбоотой төрийн одоо албаны зөвлөлийн тухай хууль гэсэн юм 3 хууль болгоод ерөн цаашдаа явъя гэж зүгээр би зүгээр хувьдаа боддог. Тэгээ энэ дээрээс гол асуудал нэг хуулийг 3 задлахтай биш. Гол нь одоо төрийн албаагчдынхаа ангилал, за үүнийгээ дагсан сонгон шалгаруулалт нь зөв явдаг байх. За шаардлагууд нь зөв тавигддаг байх. За эргээд энэ төрийн алба нь нэг ажилласан жилээр гэдэм үү түрүүн бас хэд хэдэн гишүү хэлж илээ. Энэ зүйл биш, бүтээмжийг илэрхийлэх. Өөрөөр хэлэх юм бол шин залуучууд бас орж ирж салхи хэрэгүүлдэг байгаасаа гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол магадгүй нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлцсөн байгууллагад, олон улсын байгууллагад тэр байгууллагын шаардлагыг даваад орцсон тэр Монгол залуучуудыг ингээд төрийн албандаа урьж ажилуулхад ажилласан жилээр нь боодог ч юм уу, чи шалгалт өгөөгүй юм ч гэдэм үү, ийм зүйлээр ингээд боомилдог. Тэгэхээр уг нь бид нар одоо манай Монголынхон гэлтгүй бас олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын ийм байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөд байгаа тэр экспертүүдийг уг нь төрийн албандаа урьж оролцуулдаг энэ бүтээмж, шин соёл, шин хандлагыг, шин мэдлэг, инновацийг авчрах тэр болцоог нь бас бүрдүүлээч гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдөө бас нэг жоохон одоо бас анхаарч ажиллахад та бүхтийн бас санаачлага идэвхтэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд ерөн энэ төрийн албаны хууль тогтоомжийг мэдээ судалж байгаа байх. Ерөнхий одоо маш товчхон та хэд маань өөрсдийнхээ байр суурийг нэг дүгнж хилээж яг юун дээрээ бас одоо асуудлуудыг илүү их фокуслж энэ хууль тогтоомжийг сайжруулах ёстой гэж бодож байна гэдэг зүйлээ бас нэг товчхон үгээр хэлээч гэж би хүсэж байгаа. Тэгээ өнөөдөр энэ төрийн албанд бол маш цөөхөн үний За 3 нэр дэвшигчээс гурвуулангаас асуулт асуулаа. Төрийн байгуулалтын байнгын орон дээр танилцуулагдсны дарааллын дагуу Лавсрангийн Золзая 4-р энэ 1 минут. За та бүхэнд өглөөний мэндийг хүргье. За төрийн албаны хууль одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль бол одоо 17 онд батлагдаад 19 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж явж байгаа. Энэ хууль дээр бол сонгон шалгаруулалт, хяналт шалгалтын ажил, сургалт, нийгмийн баталгааны асуудлыг бол нэлээд сайн тусаж өгсөн гэж бодож байна. За энэ хуулийг хэрэгжүүлэх, төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бол 47 захиргааны акт өнөөдөр үйлчилж байгаа. Хуулийн хэрэгжилтийн шинэ төрийн албаны хуулийн одоо хүрээнд бол сонгон шалгаруулалтын асуудал бол нэлээд сайжирсан гэж үздэг юм байна. Сонгон шалгаруулалт бол 2017 оноос бүрэн цахимдсан. За хяналт шалгалтын ажлуудын үр дүн бас эрэг үр дүн үзүүлээд явж байгаа. За төрийн албаагчийн ёс зүйн хууль батлагдсандаа За Цэнт даваагийн амар төгс 1 минутанд тогтоож хариулна. За төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд шинжлэх
чиглэлүүдийг бол ерөнхийдөө бас судалж байгаа. За юуны өмнө төрийн албаны үйл ажиллагааны хүрээг шинжилэн тодорхойлох, яг ямар эрх зүй чадамжтай үүрэг хүлээж ажиллах вэ гэдгийг тодорхойлох төрийн албаны тухай хууль, за төрийн албан хаагч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөр эрхлэлт болон эрх зүйн байдалтай холбоотой төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон одоо бусад зохицуултыг оруулсан ийм хууль тогтоомж болгож илүү сайжруулах саналтай санал нэг байна. За ингэхдээ бас төрийн албан хаагчийг үйл ажиллагааг дэмждэг, нөгөө талаар үйл ажиллагаа гүйцэтгэлийг үнэлдэг шударга ил тод систем, дээрэс нь урамшууллын механизмыг илүү сайн болгох тал дээр анхаарах ёстой. Сонгон шалгаруулалтын тухайд бол чиг үүрэг Бадамд оржийн төгс цэнгэл 4-р эндэр сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Төрийн албаны төв байгууллага нь иргэдэд ойр, уян хатан, санаачлагтай чадварлаг, манлайлал бүхий төрийн албыг бүрдүүлэхийг бол эрхэм зорилго болгосон. Тиймээс төрийн албаны шинтгэл нь бол зөвхөн байгууллагын бүтэц, хууль эрх зүйн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Энэ нь иргэн төвтэй илүү ухаалаг, тогтолцоон чиглэсэн тасалдгүй хөгжлийн үе шат үйл явц гэж харж байна. 2025 оноос бол орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг шинтгэлийн суурь болгож, мэрэгсэн доктортой, оновчтой үт зохион байгуулалт бүхий инновацлог төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Баярлалаа. За Нандтын Наранбаатар гишүүн асуулт асууж өгөх гэлээ.